10,000 болсон өдрийн мэндийг хүргье. За ингээд хүсэн хүлээсэн 10,000-ын тоо маань өнөөдөр надад харагдлаа. Тэгээд үнэхээр их баярлаж байна. За дээр нь ингээд яг анх яаж хэлж байсан те өдий хүртэл яаж явсан бэлээ гэдэг энэ их бодол өнөөдөр маш их урсаж орж ирээд ер нь бол ингээд айгуу тийм зүрхний цохилт маш өндөр, пульс маш өндөр нэг ийм байдалтай байна. Тэгээд ямар ч гэсэн одоо өдийг хүртэл одоо тэ цуг байгаа та бүхэндээ маш их баярлаа. За тайрууд өдрийг анх ингээд хийж байхад надад айгүй нөгөө би маш ихтгэлгүй байдаг байсан. Яагаад тэгэхээр одоо тэ би одоо банкны салбарт банкны бүр бизнесийн салбарт ингээ 15 жил ажилласан хүн байдیں۔ За тэгээд ямар ч гэсэн тэндээс гараад тэгээ би яг ийм хүзэр гэдэг зүйлтэй ингээ холбогдчих гэж би арай өөр юм хийх ёстой юм шүү гэдэг нэг ийм айгуу сони эго байгаадсан баггүй юу. Тэгээ миний зүрх сэтгэлтэй энэ зүйл бол чиний одоо хийх ёстой зүйлээ. Одоо бол би өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ зүйлтэй бол би хамаг зүрх сэтгэлээ ингээ зориулаад одоогоор би явж байгаа. Ирээдүйд би тэгээ одоо юу болохыг би мэдэхгүй. Гэхдээ би өнөөдөртөө ингээ жаргалтайгаар би энэ хүү ажлаа хийж байгаа. За тэгэхээр нөгөө нэг анх тайрууд үзэр одоо мэргэлж байх үед маань ингээ ашиглагдаж байсан маш олон хөөрхөн жижигэн чулуунуудаа ингээ гаргаад тавьсан байгаа. За эдгээр чулуунууд маань хамгийн хөөрхөн нь одоо дандаа юм загасны аквариумны чулуунууд байгаа байхгүй юу. Анх бол мэдээж иргэдээ бэлтгэл бол муу байсан. Бид нар төгс төгөлдрийн төлөө явах юм бол миний чанал хийж эхлэхгүй байх байсан. За тэгэнгүүт би яасан бэ гэхээр те ингээд нэг юм сангийн вапорч тавьж үзлээ. За юу тавьсан бэ? Ер нь бол ингээд айгүй тийм нөгөө бурхан шашинлаг байдлаар эхлээд ингээд эхэлчихсэн бол тайрууд үзэр маань тийм биш юм а гэдгийг надад ер нь бол ингээд яванда өөрөө те ингээд мэдрэмжээрээ ер нь бол ингээд бүх зүйлс ингээд өөрчлөгдсөн гэх үү те. За ямар ч гэсэн ингээд нэг товчхон ингээд гоё түүхээ танилцуулахад нэг юм байна. За өнөөдөр бол комент хийсэн хүмүүсийнхаа сэдвийг авсан байгаа те. Тэгэхээр 6 сард таны одоо ерөнхий төлөв ямар байх вэ гэсэн ийм уншлага болох нэ. За тэгэхээр нөгөө жижиг хүзрүүд маань харахад жоохон одоо хүмүүсттэй нэг мэдрэмж нь жоохон бага байна уу гэж ойлгосон. Тэгэхээр ер нь бол өнөөдөр том хүзрөө сонголоо. За эхний групп маань Trust Your Intuition гэсэн энэ хүү хүзэр байгаад байна. За ирвэхэ бол бас гоё шүү. За дараагийнх бол Pause бас л мөн ирвэх хэтэй юм байна. За ер нь бол 6 сар бол хүмүүсийн хувьд маш гоё юм нөгөө трансформашн гэж ярьдаг те нөгөө юм өөрийгөө өөрчлөх, хувиргах, шин төвшөнд очих боломжтой ийм нэг гоё сар болох магадлал бол маш өндөр юм аа. За өөрийгөө хүлээн зөвшөөрөөрөө гэсэн ийм 3 дугаар карт маань Accept Yourself гэсэн хүү картаар 3 дугаар группийнхан маань уншлага хийгдэнэ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийнхаа сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. За групп 1-ийн маань энэ дээртэй нөгөө нэг өөрийнхөө одоо зөв мэлгийг даарай гэсэн ийм гоё одоо замтай, ой модтой, эрвэхээтэй нэг ийм гоё уншлага байна те. Тэгэхээр энэ сард бол та ер нь бол зүүн совин мэдрэмжээ дагчих юм бол та бол маш гоё юм өөрчлөлтийг хийж чадхаар тэ ийм 6 сар бол nice байх нэ. За ямар ч гэсэн бүгдээрээ эхний ерөнхий нөгөө төлөв гэдэг те нэг ийм одоо нөгөө хэсгээ авчи. За өнөөдөр бол би энэхүү хүзрөөрөө хийх болно. Энэ бол миний яг гарын хүзрөө байгаа. Хувийн уншлагуудаа хийдэг. Анх надтай коннект хийгдэж байсан хүү гайхамшигтай үзэр маань одоо хэрэглэсээр байгаа төрхий те бүр ийм болсон байт юм байна. За групп 1-ийг сонгосон Trust Your Intuition гэсэн карт сонгосон 1-р группийнханд маань 6 сар ямар байх вэ? 2 карт гарч ирлээ. За King of Cups, King of Wands,
2-2-оор гарч ирээд байгаа чи юу вэ? За, Six of Swords, the Moon карт маань гарч ирж байна. За, Knight of Pentacles, Two of Pentacles гэсэн картаар ерөнхий төлөвөө дуусгачи. За, Three of Swords гэсэн нэг карт бас гарч ирж байна. Хамгийн сүүлийн карт маань бас жоохон чухал хааддаг те. За, тэгэхээр нэгдүгээр группийнхан маань 6 сар бол маш чухал сар болох нэ. Тэгээ өөрийнхөө зүүн совинд итгээгээд байгаа чинь Two of Pentacles гэсэн энэхүү захын картаар те хоёр ингээд choice те. За сонголт бол хамгийн өөрт хамгийн ашигтай priority гэж ярьдаг те. Одоо танд ямар одоо шийдвэр нь хамгийн чухал вэ гэдэг зүйлийг та 6 сартаа шийдэх ёстой байх нэ. Гэхдээ энэ дээр бол шийдвэрээ гаргахдаа маш болгоомжтой байгаарэ гэсэн юм сануулгатай. За, Knight of Pentacles карт маань ер нь бол жоохон болгоомжтой хөдлөх ёстой тий. Тийм хурдтай бол шийдвэрийг гаргах шаардлагагүй гэсэн юм карт байгаа. За, эхний карт маань ямар ч сан King of Cups-аар эхлэнэ гэдэг бол энэ бол нэгэн тийм романтик одоо залуугийн карт байдаг те. За, King of Wands бол ер нь бол яг нэг Wands-ууд маань одоо жоохон юмсыг одоо сонирхох, те шохоорхох, айгуу те ямар нэг зүйлийг хийх хүсэл төрөх гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү картууд байдаг. За, эндээс ингээд харах юм бол ер нь бол өөрөөх чинь 6 сард ямар ч шийдвэр гаргасан жоохон те ийм арагшаа суусан байдалтай буюу маш бодлоготой байжгаад энэ шийдвэрээ гаргаарай гэж зөвлөж байна. Яагаад тэгэхээр энэ бол тийм хөнгөн хийсвэрээр тэгээ хөнгөн байдлаар маш хурдтай ийм шийдвэр гаргах юм бол та энд тэ нөгөө фэлт гэдэг байгаа байхгүй юу? Three of Swords бол та буруутах гэдэг шүү гэсэн нэг ийм карт байгаад байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө нөгөө нэг тийм хурдан бол шийдвэр гаргахгүй. За, Knight of Wands бол үнэхээр хурдтай шийдвэр. Энэ хурдтай шийдвэрдээ дараад нь та жоохон ингээд харамсах гад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг таны intuition юу гэж хэлж байна те, таныг төр зуртай байжээ те, танд одоо өөр нэг юм гаргалгаа гарч ирнэ ч гэдэг юм уу те, нэг иймэрхүү байдлаар сануулгах картууд айгүй ихтэй. За, Six of Swords карт маань юу вэ гэхээр хэрэгцээгүй зүйлийг ингээд тавьж явуулах гэсэн үг те. За, Moon бол одоо ингээд төөрөгдөл те. Ер нь бол 6 сар бол таны хувьд бараг ингээд те нэг шийдвэр гаргахаасаа илүү жоохон ингээд нэг юм өөрийнхөө зүүн совинг айгүй сайн бодоод яг нэг шийдвэр гаргах тал дээрээ жоохон ингээ хүлээчээрээ те жоохон ингээ буруу шийдвэр гаргах гэдэг шүү. Яг ийм юмстэй ийм тодорхой бус байхад чи амьдралынхаа хамгийн том шийдвэрийг ингээ гаргах гээд байна. Энэ бол ингээд те болохгүй шүү гэдэг л ер нь бол ийм сануулгатай. Ер нь бол айгүй тийм нөгөө анхааруулгатай ерөнхий төлөв гарч байна нэгдүгээр группийнхан маань. За, дараагийнх дээр бүгдээрээ ямар ч ийсэн ажил карьераа бүгдээрээ нэг харчээ. За, групп 1 ажил карьерийн хувьд ямар авах юм бэ? За, Page of Swords. Queen of Cups. Four of Pentacles. Two of Wands карт маань дахиад гараад ирлээ. За, That карт. За, доотлих нь юу вэ? Ace of Pentacles. За, ер нь бол яалтчгүй айгүй тийм big change буюу те маш том өөрчлөлт таны амьдралд шийдвэр гаргах ёстой байгаад байна. Гэхдээ энэ дээр бол яагаад ч хөнгөн хомгоо хөдөлж болохгүй. За, Four of Pentacles бол те яг одоо байгаа газараа яг ингээд нэг юм одоо хөдөлгөөнгүй карт байгаад байгаа хгүй бас л нэг юм суудсан карт байгаадаас те. За, энд ч гэсэн ингээд айгүй ингээ хоошоогоо ингээ суусан байдалтай
бас энд ингээд ийм хоошоогоо суусан байдалтай байгаад нэг ийм карт байгаад байна. За тэгэхээр энэ дээр бол яалтчгүй ер нь бол түр азнаарэ тий айгуу тийм гоё боломж бол гарч ирэх гээд байна. За Ace of Pentacles бол тэ энийг харж байгаа тий яг ийм нэг гоё боломж гарч ирнэ. Гэхдээ түр хүлээж бай. That card бол яг нөгөө transformation буюу энэ эрвээхэ карт гэхгүй юу. За эрвээхэ карт маань мэдээж яг өөрт чинь ямар нэгэн том ингээд тэ нэг юм change өөрчлөлт ингээд таны амьдралд орж ирэх гээд байгаа шүү гэдгийг бол сануулж байгаа. Энэ боломж бол ямар ч исэн орж ирнэ. Гэхдээ 6 сард бол нөө жоохон бодолтой байгаарэ гэсэн үг. За Page of Swords бол танд те нөгөө юм тодорхой болох зүйл байгаа буюу бид нар түрүүн ярьсан те энэ дээр эхнийх дээр те тодорхойгүй байдал байгаа буюу мөн байгаа учраас та энэ зүйлийг бол одоохондоо бол жоохон хүлээгээрэй гэсэн нэг юм зүйлс гарч ирсэн. За Page of Swords карт бол та энэ зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээлэл цуглуулаач те ямар нэгэн байдлаар энэ дээрээ дүн шинжилгээ хийгээч те арын ингээд нэг бөө ном дэвтэр барьсан те нэг зөвхөн дотроос нь ингээд унтсан те жоохон мэдлэг хэрэгтэй байна, мэдээлэл хэрэгтэй байна. За жоохон ингээд те магадгүй Queen of Cups бол айгу calm те айгу гоё юм тайван маш гоё юм зөөлөн карт байгаад те. Тэгэхээр 6 сарыг те нэг айхтар том шийдвэр гаргахаас илүү магадгүй одоо нөгөө юм голын ирэг төр очиод те нэг юм гоё ингээд юу яагаад амралт хийгээд ер нь бол яг ийм сайхан сэвэл зүр салхинд ингээд те ан амттай ойр байгаль дэлхийтэйгээ ойр зүгээр сайхан ингээд нэг юм амралтаа авчвал яасан юм бэ гэсэн л ер нь бол нэг юм нэрэг байна шүү. Гэхдээ гоё ингээд те шин зүйлүүд бол орж ирэх чинь яа тэгэхээр энэ Pentacles бол яг энэ choice-ийн Pentacles гэхгүй юу. Артлын 2 Pentacles-ийн та нэгийг заавал сонгох хэрэгтэй те. Гэхдээ энэ бол таны хувьд бол зөв шийдвэр байх ёстой л гэсэн үг шүү за. За групп 1-ийн маань нэг юм байна. За бүгдээ одоо хайр сэтгэлийн тал дээр ер нь бол ямар байх вэ гэдгийг бааныгаас асууч та. За 6 дугаар сар хайр сэтгэл гэсэн чинь Ace of Swords, Four of Pentacles. За энэ чинь бүр ерөөсөө King of Pentacles. За Ace of Pentacles. За доотлолтоо Sun карттай. За ер нь бол хайр дурлалын тал дээр яг л одоо тий аюу сайхан амгалан сайхан өдрүүд өнгөрөхнэ. За Ace of Swords бол тий та энэ зүйл дээр аюу тийм жоохон дотроо онцгүй бодол тээгээд тий магадгүй энэ таны бодож байгаа зүйлс за жишээ нь ингээд 100% авч үзэл та тий. Тэгтэл та бараг 70-80% нь ямар ч хэрэгцээгүй ингээд тий хайр дурлалын тал дээр маш хэрэгцээгүй зүйлийг ингээд бодож байна тий. За энэ харилцаа бүтэх болов эсвэл одоо тий найстаа болвол тэр талаараа тий за энэ ч надад нэг л нэтэрэ гэл тий ер нь бол дандаа юм сөрөг бодол тээх буюу өөрийгөө нөгөө сүйтгэдэг бодол гэсэн үг байхгүй. За ер нь бол өөрийгөө жоохон сүйтгэх бодол хийх ингээд хийх гээд байгаа учраас та бүхэн маань энэ дээр бол маш сайн анхааралтай байх хэрэгтэй. За King of Pentacles бол маш хөөрхөн тий одоо яг ийм амралтын карт байдаг. Тэгэхээр яг хайр дурлалтайгаа учирсан хүмүүс маань маш гоё юм нөгөө тайван одоо аз жаргалтай тий энэ харилцаан дээр маш гоё ажилласан happy сар болох нэ. За мөн л адилтай энэ дээр ер нь л бол ингээд тий нөгөө одоо comfort zone гэж ярьдаг шиг Four of Pentacles карт маань ажил карьер дээр ч гарч ирлээ, хайр дурлал дээр ч гарч ирлээ тий. Тэгэхээр ерөөсөө 6 сар бол тийм огцом юм хийгээд хэрэггүй айгу гоё тайван байгаарай л гэдэг ийм зүйл байгаад байна. За мэдээж эрэхтэй энийг бол жоохон сөрөг бодлуудаа жоохон хайчих хэрэгтэй тий. Одоо байгаль дэлхийдээ гараад гэдэг шиг сөрөг бодлыг бол зүгээр хаях хэрэгтэй. За ер нь бол харилцаан дээр маш сайн анхаарад харилцаагаа гоё ингээд тий илүү сайн өнгөлөх гээд байгаа буюу Ace of Pentacles бол тий энэ харилцаагаа бас ингээл дараагийн түвшинд гаргачих гал тий хичээгээл ер нь бол ингээд айгүй хичээж байгаа л юм одоо карт байгааддаг. За Sun карт маань угаасаа happy карт тий. Тэгэхээр хосуудтай хүмүүс маань маш гоё happy өнгөрөх нь хос байхгүй болвол та яг хичээн
Тэ энэ харилцаанд хичээд гэхдээ энэ сөрөг бодол таныг жоохон дарах гад байх учраас та энэ сардаа магадгүй жоохон тэ зүгээр жоохон хичээгээд сингл бол тэ одоо дараагийн харилцаа аюу гоё зөв орж ирэх юм боломж нь бол байна. Хэрвээ та хичээх юм бол таны амьдралд ийм дахиад нэг хөөрхөндөө давхар нэг юм бааны чинь гараад ирэх. Тэ энэ бод ийм гоё хөдөөхээр юм уу тэ амралт угаалга юм уу хааны нэг ийм хөөрхөн бааны чинь ингээд тэ хос бааны чинь гарч ирэх боломжтой юм байна. За тэгэхээр ер нь бол яг ингээд багслаад л юм бол тэ зүгээр л нэг олон юм бодлгүйгээр яг ингээ өөрийнхөө зүүн бэлгийг ингээ сонсохын тулд аягүй сайхан тайвшраад маш их гоё зүйлийн талаар тунгааж бодоод мэдээлэл цуглуулад тэр мэдээлэл дээр үндэслээд дээр нь өөрийнхөө зүүн совин дээр үндэслээд маш гоё юм шийдвэрийг л гаргаарай л гэсэн ийм уншлага болж өнгөрлөө. Тэгээд ер нь бол яг ингээ сарын уншлагыг би ерөөсөө оруулж байгаагүй юм байна. Тэгэхээр ер нь цаашдаас ингээ оруулчвал маш зүгээр юм болов уу гэж бодлоо. За ямар ч гэсэн нэгдүгээр группийн маань уншлагын хүрээд өндөрлөж байна. Ингээд та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ийн маань уншлага хэлж байна. Групп 2-ийн маань пауз гэсэн юм сүрхий карт сонгожээ тэ. Ер нь бол айгүй 50 байхыг хүсэж байгаа юм шүү. Жохон юм одоо тэ ийм нэг бижигнэнтэй зүйлээс нэг жохон хол хүндий тэ жоохон өөрийнхөө доторыг дотоод одоо хүнээ гэдэг шүү дээ сонсох ийм сонирхолтой хүмүүс юм болоо гэж бодлоо. За бас гоё л юм. За ямар ч гэсэн бүгдээрээ энэ хөзрөөрөө 6 сарын ерөнхийгөө харчиг. За пауз картыг сонгосон 2 дугаар группийнхны маань 6 сарын ерөнхий төлөв ямар байх вэ? За Tree of Swords картаар хэлж байна. Ийм учраас пауз авах гэдэг юм байна шүү дээ. За энэ карт маань Page of Swords, The Emperor, Tower. За хамгийн доотлын карт маань Knight of Cups гэсэн карт байх юм. За ямар ч ийсэн 2 дугаар групп маань үнэхээр time out гэдэг шиг те одоо нөгөө амьдралаас жоохон юм завсарлага авах шаардлага бол бүр яалтчгүй ингээ гарсан байна. За 6 сар бол одоо тавраар хэлж байгаа гэхээсээ илүү тавар момент болсон учраас та 6 сарыг айгүй калмтэй айгүй гоё өөртөө зориулаад өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоод жоохон те юм нэг тайван тэгээд ер нь бол хамгийн одоо 2 дугаар группийн маань хамгийн гоё нь яг өөрийнхөө дотроос ингээ хариултаа хайж байгаа хгүй хин нэгнээс биш те. За энд бол ямар ч исэн хайр сэтгэлтэй холбоотой зүйлс байна. Энэ хайр сэтгэл танд аз жаргалыг өгөхгүй байгаа нэг ийм төлөв байдалтай. Ер нь бол яг нөгөө юу нь бол ерөнхий төлөв ингээд юу ч хийж болно л да тий. Гэтэ ягаад ч ийм хайр дурлалтай холбоотой юм бол гэж надад ийм нэг мэдрэмж орж ирлээ. Ягаад тэгэхээр одоо Strength card маань ийм хин нэгэндтэй нэг гоё яг ийм гоё өөрийнхоороо байх хин нэгний хажууд тайван амгалан байх нэг ийм карт байгааддаг. За гэтэл энэ зүйлс маань танд одоо хайр дурлал гэх юм уу те за ажил карьерч яж болно танд ерөөсөө юм аз жаргалыг өгөхгүй байгаад байна. За ер нь ерөнхий учраас ерөнхийд нь ингээд хэлийг уншаад өвчээ. За тэгэхээр за ажил байлаа гэж бодоход те энэ ажил карьер танд ерөөсөө ийм нэг таны хийсэн хөдөлмөрийг чинь үнэлж чадахгүй байгаа буюу та яг өөрийнхөө одоо үнэлэмжийг энэ одоо ажлаас авахгүй байна. За хайр бол яг мөн адил. Та энэ хүнийг хайрлаад идэг. Гэхдээ
нэг талт харилцаа буюу энэ хайр танд ямар нэгэн тийм сайхан зүйлийг ерөөс өгөхгүй байгаа буюу Page of Pentacles яг аюу гоё юм шинэ эхлэлийн карт байдаг боловч яг энэ дөнгөж эхэлж байгаа ийм харилцаа ч юм уу те ер нь бол ийм хайр дурлал дээр энэ бол маш бага ийм хүчин чармаалтын ийм карт байгаа гэхгүй ер нь бол танд өөрийгөө энэ хүн зориулж чадахгүй байна л гэсэн үг. За тэгэхээр та магадгүй энэ дээр маш хурдтай юм шийдвэр гаргаж штэ тэ. Ер нь бол аюу хурдан шийдвэр гаргаж байна. Бараг ингээл 6 сард ерөөсөө юугүй бараг ажилтаа бол амралтаа аваад одоо юу гэдэг амардаг бол угаасаа нэг тэ одоо өөрийгөө зүгээр л ингээд нэг юм ганцаараа байх орон зайг л ингээ хайж байгаа хүн байгаад байна. За Emperor бол жоохон юм хүүтэн хүндий. За дээр нь юм маш том ийм нэг одоо план хийх бас нэг ийм зүйл одоо нөгөө ийм карт байгааддаг. За тэгэхээр ер нь бол яг энэ одоо бүх ингээд энергийг харах юм бол та бол энэ асуудлыг ингээд аюугаа шийдэх гэж үзэх 6 сар. За пауз авчгаад энэтэй Page of Swords бол яг нөгөө нэг шийдвэрээ гаргах гэдэг байхгүй юу? Яг ингээд за тодорхойллоо те би мэдээлэл ингээд цуглууллаа. За энэ зүйлс надад нэг юм байгаа юм байна гэд ингээд ер нь бол ерөнхийдөө нөгөө тухайн зүйлээ та ингээд маш тодорхой ингээд харах ийм сар болох нэ. За тэгэхээр энийг бол та угаасаа өөрөө мэдж байгаа учраас маш гоё юм пауз авчгаад өөрийнхөө одоо нөгөө тэ чиглэх замаа л ингээд бодож штэ. За ерөнхийдөө бол угаасаа л одоо өөрчлөлтийн карт байгаа гэхгүй. Тэгэхээр ер нь бол big change буюу том одоо өөрчлөлтийг хийхээсээ өмнө та ингээ айгуу сайн бодож байна тий. За ажилч бай, хайрч бай танд маш дутуу ийм мэдрэмж өгöd байгаа ийм зүйл байгаа. Тэгэхээр хамгийн гол нь гоёнтэй та өөрийгөө ингээ хайрлаж шийдвэр гаргаж байгаа чинь үнэхээр маш сайн байна гэж миний хувьд хэлнэ. За тэгэхээр энд бол яалтчгүй тий шийдвэр бол угаасаа таны гарт гэхдээ яг нэг юм амьдралын нэг юм бүүм хэсэг өрнөж байгаа 2 дугаар группийнхан байна. За бүгд ямар ч исэн ажил карьер дээрээ хэдэн карт авчи. За групп 2-ын маань ажил карьерийн хувьд ямар хөө байх вэ? Nine of Wands, the Moon, Four of Swords, Ten of Cups, Ace of Wands. За окей. 6 сар бол таны ажил карьерийн хувьд бол яг нөгөө нэг Four of Swords карт та бүхэн маань энд харж байгаа тий. За энд нөгөө нойрсож буй гүнж гэдэг шиг л хөвтөж байгаа сте тий. Ер нь бол сэлэмнүүд нь арталт нь. За Moon бас байгаад байна тий. Ер нь бол энд бас Moon карт гарч ирсэн. За ажил карьерийн хувьд бас энэ дээдлийн ерөнхий төлөв бол яг л ингээ гараад ирлээ. За Nine of Wands карт бол тий ийм айдстайгаа даас энэ хүн одоо тий юунаас айгаад байгаа тий бүр ингээд буланд шахагдсан тэр 9 саваагаараа бүр нилээн л те нөгөө хүмүүстэй үзэлцсэн бололтой те баг ингээд хүмүүс одоо те чам руу ингээд айгу хүчтэй дайрсан юм шиг те за тэгэнгүүт чи энд ингээд нэг 2 вонцтойгоо үлдсэн байгаа гэтээ чиний нүдэнд ийм амар айдас ингээд хурцсан байгаа байхгүй. За Moon бол угаасаа одоо те ийм төрөгдлийн карт байгаад байгаа. Ер нь бол чамд одоо ажлын хувьд тийм таатай биш байгаа учраас Four of Swords аягүй сайн бодож жоод паузлаад өөрийгөө бодлоо. Ten of Cups бол nice те. Энэ бол одоо яг чиний бодсны дараах одоо шийдвэр буюу энд та өөрийгөө олсон шийдвэр гаргана. Та энд бол яг нөгөө зүрхээ сонсоод байгаа шүү дээ. Би яг яах гээд байгаа вүлээ гэдэг дээрээ фокусж байгаа. За ажлын хувьд бол яг үлдэх үгүйгээ бол угаасаа та энэ Four of Swords дээр шийднэ. Ten of Cups бол та зөв шийдвэрээ яг энэ дээр бол гаргаж чаднаа. За Ace of Wands бол дахиад гоё spark сэргэхтэй өөр зүйлийг харах, өөр ажил хайх ч гэдэм үү. Магадгүй те ажил дээрээ одоо өөрийнхөө хийгээдсэн алдааг магадгүй одоо өөрөөсөө хайж байгаа штэ те. Та ингээд бусдаас биш өгнө өөрөөсөө хайгаад байгаа байхгүй. Тэнгүүд өөрөөсөө хайгаад ирэнгүүт окей те энэ бол миний буруу байсан юм байна.
За би хамт олонтойгоо ингэж харьцах хэрэгтэй юм байна гэд ер нь бол нөгөө арга зам айгуу гоё болоод нэг бол айгуу гоё те байгаа ажил дээрээ айгуу өөрчлөлттэй ийм гоё спарктай ажиллана. Нөгөө талдаа та өөр бүр гоё шин зүйлийг олж харах гэдэг байхгүй. За энэ карт бол те бүр яг гоё юм шин те ийм нэг одоо Vons карт маань одоо дээшээ ингээд нэг айгуу гоё ингээ хөөрж байгаа юм шиг те тэнгүүд вау гэх бүр те ийм зүйл байд юм уу гэд ингээ гайхаж байгаа юм шиг харж байгаа сте те. Тэгэхээр энэ бол угаасаа маш гоё юм shift хийгдэх, өөрчлөлт хийгдэх 6 сар болох нэ. Тэгэхээр энд бол үнэхээр 2 дугаар группийнхан бол үнэхээр бести ухаантай юм аа л гэж одоо хэлээ да. За хайр дурлалын тал дээр бүгдээрээ харцгаая. Хайр дурлалын тал дээр бол бааны насаа асуунаа. За бас луна гараад юу болов вэ? 2 дугаар группийнхаа за сингл ахаар шийдчих. За үзэлцээд бас асуудлууд гараад байна те. Nine of Pentacles, Ten of Wands, Four of Cups. За 2 дугаар группийнхан маань айгүйх тийм хөөрхөн хөвгчлөлтөө группийнхан байна да. За ерөөсөө ингээд нөгөө нэг ерөнхий төлөв дээр бол те ажиллаж вэ, хайр дурлалж вэ, асуудалтай байна гэд бүгдээр ингээд тодорхойлсон шүү дээ. За гэтэл ингээд үнэхээр ажилчин ч тэр хайр дурлалчин ч тэр яг тийм байна. За яагаад гэж хэлж байгаа вэ гэхээр хоёулын дээр мөн гараад ирж байгаа байхгүй юу? Сар карт бол угаасаа illusion дээ. Нэг тийм яахан мэддэхгүй тодорхой бус таныг төөрөгдүүлсэн нэг тийм онцгүй жоохон мэдрэмж байдаг сар маань. За дээр нь Nine of Pentacles бол зүгээр ингээд single карт тахгүй. Энэ бол өө яшиг те зүгээр ганцаараа явж ёо те би өөрийгөө аваад явчих чадах чадвартай штэ. Тэ өөр хин нэгнээс ингэж хайр гуйж ингэж ямар цуух надад бол хэрэг байхгүй гэд жоохон нөгөө зүрүүд дээрээ тавьсан байгаа байхгүй юу. За Seven of Wands бол тэ нөгөө уг нь бол ингээд энэ асуудлуудыг даваад гарчих чадaltaй ч гэсэн та энэ дээр бол жоохон ингээд айжхан хөдөлгөөийг хүсэж байна. Жоохон болгоомжтой айжхан одоо бол биш no тэ. За Ten of Wands бол айгүй юм чаленжны байгаас тэ. Одоо ингээд тэ нөгөө бааны маань нөгөө асуудлуудаа ингээд жирцэн. Энэ бол хайр дурлалтай холбоотой асуудал шүү дээ. За тэнгууд одоо нөгөө талаас нь те одоо краш нь хайртай үнэн хүй хоёулаа уулзъя бааны те хоёулаа ингээд уулз хэрэгтэй байна. Энийг хардаа би чамд аюу гоё лов өгье гэдэг. Тэгсэн чинь нөгөө нэг бааны маань хардггүй дээ. За ер нь бол ингээ хайр дурлалын үед бол 2 дугаар группийнхан маань ерөөсөө л яг энэ бааны заяа зүгээр яшиг зүгээр сингл явчих те. Одоо тэгээд яах юм 6 сарыг ийм айхтартай нөгөө юм дотгошоогоо ганцаараа амар тийм эмо өнгөрөхөндөө ер нь бол тэгтээ яг буруу юм бол байхгүй. Энд бол үнэхээр гоё шүү дээ. Одоо өөрийгөө сонсно гэдэг чинь л ер нь бол тэгэл хамгийн бест л байгаа юм л та. Тэгээд асуудлуудыг те бусдаас хайгаад хэрэггүй. Нэг юм 2 дугаар группийнхны маань уншлага маш гоё хөгжилтэй болж дуслаа. Гэхдээ хамгийн гол нь 2 дугаар группийнхан маань үнэхээр гоё те. Одоо энэ Tower карт бол тийм муу карт биш үү гэхгүй. Tower бол өнгөрсөн зүйлээ теслээд бутлаад өөрийнхөө амьдралаас хөөж явуулаад бүр шин цоо шин гоё амьдрал эхлэх ийм зүйл байдаг. За painful байна те. Одоо өвдөлттэй байна, хайрлагдахгүй байна, ажилласаа цалин гологдоод байна, асуудал их байна. Гэтэл яаж энд те бүр вау гэж харагдтал юм те нэг шин боломжийг та олж харах гэдэг байхгүй юу. Тэгэхээр 2 дугаар группийнхан бол үнэхээр nice гоё уншлага боллоо. За ингээд та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийнхан маань яагаад өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ те. Уг нь бол та ч одоо ийм гоё цэцэг байгаа байхгүй юу. Гэтэл энэ хараа цэцэг нөгөө газрын доор байгаад цэцэглээд байгааз одоо юунаас нуугдаад те юунаас айгаад байгаа юм.
Энэ ууг нь одоо дээшээ ингээл гарчмаар л аахгүй те хүмүүст бас харагдчмаар л шүү дээ. Гэтэл ийм гоё ингээд цэцгэлсэн хэрнээ хүмүүсээс нуугдаад байгаа чинь аягүй сонин. Тэгэхээр өөрийгөө аягүй гоё хүлээн зөвшөөрнө гэдэг бол аягүй чухал зүйл байдаг шүү гэж хэлээд бүгдээрээ 3 дугаар группийн уншлагыг эхлэе. За 3 дугаар группийн маань 6 сарын ерөнхий төлөв ямар байна вэ? За маш гоё амьдралаа том зураглаар харгасаар эхэлнэ. За чаленжууд угаасаа байгаа учраас нуугдаад байгаа. Эднэрийг тавьж явуулах нь зөв. Тийм. Ер нь бол бас гоё өрнөлтөө гарч ирж байна. За өөрийнхөө мөрөөдлийг олноо. Вау. Knight of Cups. За. Eight of Wands. За доотлын карт маань Ten of Wands. Үгүй Ten of Swords. Үгүй Nine of Swords карт маань гарч ирж байна. За Judgment. Strength карт гарч ирж байна. Page of Pentacles. За окей. За ерөнхий төлөв бол ерөөсөө л 6 сар бол зүгээр өөрийгөө хүлээн зөвшөөр. Тэ? Одоо л таны цаг болсон. Битгий ингэж нуугдаа. Тэ юундаа санаа зовсон юм бэ? Тэ? Яагаад ийм эмо юм бэ? Таныг хорвоо ертөнцтэй ийм гоё цэцгээ дээш нь ингээ гаргал та гэд уриалаад нь штэ 6 сарыг тэ. Та бол энийг 6 сард бол зүгээр амьдралаа ингээд нэг маш гоё ингээд томоор нь зүгээр ингээд дээрэс нь харж байгаа юм шиг тэ. За өөрийгөө хөндлөнгөө сарнаа л гэсэн үг. За ер нь бол би юу хийгээд яваад байгаа юм тэ. Одоо би энэ за жил маань дундаа орчлоо тэ. Ууг нь бол би аягүй сайн байгаад байгаа. Гэтэл би бол ингээд тэ жоохон шэм одоо жоохон ичимхий тэ эсвэл би аягүй гоё зүйлийг ингээ хүртэсгүү гэж бодоод тийм үү. Яа тий өөрийгөө ингээ ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь өөрийгөө маш эвгүй байдалд оруулж байгаа буюу өөрийгөө үүсгэж байгаа юм зүйл байгаа даахгүй. За тэнгууд асуудал бол окей байна те. Зөндөө асуудал байна. Танд ч одоо те юм зовоож байгаа бас маш олон зүйлүүд ингээ байгаад байна. Гэтээ энэ зүйлүүдийг та 6 сартаа тавьж явуулах ёстой. Тавьж явуулах юм бол Nine of Cups буюу таны айгүй гоё ингээ хүсэл мөрөөдөл биелэх одоо цикл чинь эхлэх нэ. Одоо шинэ эхлэл ингээ тавигдах гэдэг штэ. За Knight of Cups бол тэ ийм гоё романтик одоо нэг тийм санал тавьдаг ийм залуу байгаад байгаа штэ. За тэгэхээр энэ хүн маань энд одоо хүн гэх үү юу гэх үү ер нь бол танд маш хурдтай хэрвээ та өөрийгөө те яг энэ цэцгийг одоо хөрсөн дээрээсээ ингээд те энэ доороос ингээд нуугдаад байгаа юм а дээш нь ингэж гаргаж ирээд энэ хэсэгтэр ингээд гаргаад ирэх юм бол магадгүй юу яа танд маш гоё санал ингээд таны амьдрал маш хурдтайгаар тэнд орж ирэх гээд байгаа байхгүй юу. Тэнгүүд өөрийгөө ингээд хайрлаа те. Strength card бол байгаар нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд сайхан хайрлах. Judgment бол одоо цаг нь болсон. Тэ хорвоо ертөнд таныг дуудаж байна. Тэ одоо сэрээч яа нуугдаад байгаа юм бэ? Тэ чи бол ингээд хайрлагдах хэрэгтэй. Эсвэл бол тэ ийм мундаг байх хэрэгтэй хүн штэ. Чи зөндөө юм хийсэн тэ. Чи энд айгүй гоё хайр дүүрэн байгаа байхгүй юу? Гэтэл чи энийг нуугаад байна гэсэн ийм санаа. Санаа зовох хэрэггүй тэ. Асуудал байдаг. Асуудал угаасаа дуустдаг. Асуудал байгаа цагт бид нэр бүр ингээ аягүй гоё талархах хэвээр. Ялангуяа залуу байгаа бол бүр их талархах хэвээр тий. Залуудаа ингээд асуудлуудыг давж гараад аягүй гоё хүчрхэг сэтгэл зүйтэй өөрийнхөө балансыг олоод ингээд аягүй зөв ингээ амьдраад явчих юм бол одоо өтлсөн хойноо басалж аргана штэ тийм үстэй. Тэрнээс ч одоо жоохон ингээд нөгөө өрөөсгөл явцсан тий. Өөрийгөө ингээд товт ингээд нууцсан хүмүүс бол одоо ер нь бол нөгөө хичээл насны хямралын үед бол бүр ингээ хямраад алга болох нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол аюу сайн анхаарах хэрэгтэй. Битгий ингэж тэ өөрийгөө нугарэ. За яг энэ бол яг ингээ цааталтаа нааталтаа ингээ ургацсан цэцэг байж болно. Ингээ гол дундуур нь урсж जैन тэ цааталтнаас дахиад нэг юм байж болно. Эсвэл яг үнэхээр ингээ далд утга нь бол та бол нуугдаад байна штэ гэсэн л нэг юм утга тэ. За өөрийгөө бол та бол гаргаж ирээ тэ хайраа түгээ. За окей өөрийгөө хүлээн зөвшөөр. За ерөнхий төлөв бол ийм байна те.
одоо яг л энэ point нь бол ерөөсөө энд байгаа шүү дээ. Хүсэл мөрөөдөл чинь биелэх гээд байна. Зүгээр ингээ гараад ир. Одоо бол бүр зүгээр хангалттай. За 3 дугаар группийн маань ажил карьерийн үед ямар хөө байх вэ? 3 дугаар групп ажил карьер. Seven of Pentacles. Яа, ургацаа орж штий. Judgment дахиад гарч ирлээ. Wake up call гэж штэ. Ер нь бол таны одоо өвөг дээдс таныг харж авдаг сахиус нэнгрүүд, таны дээд ухамсар, таны өвөг дээдстэй одоо юу гэдэг те таныг харж хайрлаж явдаг байгаль дэлхий бүхэл юмтэй таныг одоо хайрлж штэ те. Гэтэл та чинь ингээд өөрийгөө хүлэн зөвшөөрөхгүй болохоор ч одоо яах вэ? За King of Cups, Six of Swords. Six of Swords энэ дээр байгаагүй те. За Hermit. За Hermit бол одоо ганцаараа байх карт байгаад идэг. За Star карт авчи. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л нэг юм гарч ирж байна. За энийг ингэж. За ажил карьерууд та яг хийсэн зүйлийнхаа ургацыг хураахт уучлаарай маш ойрхон байна. За Seven of Pentacles те нөгөө таны хичээж явсан ажилчин одоо нөгөө нэг маш гоё үр жимсээ өгөөд эхлэх нэ. 6 сар те. Дээр нь Judgment бол одоо ингээд сэргэх хэвээр. За King of Cups бол одоо ер нь бол капсууд маань emotional те сэтгэл хөдлөлийн картууд байгаад ддаг. За энэ бол маш юм уян зөөлөн ийдэг. Ер нь бол ийм маш юм зөөлөн талдаа ийм энерги карт байгаад ддаг. За тэгэхээр энийг бид тодруулъя. Энд яад King of Cups гарч. За Six of Swords бол жоохон та нэг юм өөрөөсөө ингээд нэг цухтна гэдэг шиг те. Өөрийгөө хүлэн зөвшөөргээд байгаа штэ. Гэтэл та өөрөөсөө ингээд цухтаад асуудлаас ингээд цухтах гэдэг шүү заяа. Тэгэхээр битээ тэгээрээ асуудлаас цухтаад хэрэггүй. Асуудлаа заавал нүүр тулна. Асуудлаас цухтаад яах юм? Өөрийнхөө асуудлаас цухтаад яах юм те. Угаасаа тэр асуудал болон томроол араас чинь хөөгөөд байна уу гэхээс асуудал бол угаасаа жижигэрдэггүй байгаа. Нүүр тулаад харчих юм бол асуудлыг шийдэх арга замаа хараад жижигээр асуудлууд ингээ аюугаа шийдэгдээд ингээ яваад идэгтэй. За Star бол яг хоо танд одоо тэ нэг юм хоп буюу итгэл найдвар хэрэгтэй байна. За энэ зүйлдээ бол та итгэх хэрэгтэй те. Маш гоё ингээд Star карт гарч ирлээ. Тэгэхээр энд бол ерөөсөө цухтаад хэрэггүй. Та итгэж чадах юм бол тэ өөрөөт тань харж явдаг энэ дээд одоо тэ одоо сохисон тэнгэрүүдтэй итгэж чадах юм бол одоо тэнгэр газрыг ингээ холбож байгаа юм шиг те. Бас л нэрэн гэсэн асал юм сүртэй карт шүү те. Доошоо газартаагаа дээшээ тэнгэртэйгээ холбогдсон. Та бол дунд нь байгаад байна. За ер нь бол ажлын үед бол битгий цухтаагаарэ. За яг хөө хэсэг зур Hermit буюу те дотгошоогоо бас өнгөх ганцаараа байх. Ийм сонирхол байвал окей. Тэ fire буюу галтай магадгүй ингээд connect хийх хэрэгтэй юм болоо, байгаль дэлхийдээ гарах хэрэгтэй юм болоо гэсэн бас нэг ийм зүйл байна. Тэгээд өөртөө итгэх хэрэгтэй те. Хамгийн гол нь өдөө хүртэл яагаад хийж ирсэн те. Энэ зүйлээ би үр дүнгээ авчмаар л штэ гэдэг л нэг ийм комент байна. За 3 дугаар группийн маань хайр дурлалын тал дээр 6 сард ямар байх вэ? Вау. За Ace of Swords, Star карт дахиад гарч ирлээ. Итгэл найдварын карт, бас healing-ийн карт байгаад байдаг те. Бас л жоохон өргөчлөөтэй ганцаараа байх гадал хүсэж идэх хүмүүс байна да. За энд хараа, энд Ace of Cups, энд бас Ace of Cups. Танд одоо тэ энд бас King of Cups гарчиж байгаа. Түрүү нөө энд King of Cups-ыг бүгдээрээ тодруулъя гэж жаад марцсан байх шүү. За Queen of Cups, King of Cups. Уг нь бол ийм soulmate-ийн картууд тань дээр гарч ирлээ. Гэхдээ та
энэ харилцаанд маш итгэлгүй байна. Тэ энд бол та бас л нөгөө өөрийгөө сүйтгэх бодолтой. Урагшаач гიშгэж болдгоо, хоошооч гიშгэж болдгоо ингээ усаар дүүрсэн. Та одоо ер нь бол энд бол одоо тэгэл тэ өөрийгөө сүйтгэх ямар ч хэрэгцээгүй бодлуудыг ер нь бодож байгаа л гэсэн үг. Бодлуудыг бас жоохон хянахгүй бол тэ хэрэгтэй хэрэггүй маш их бодлууд орж ирдэг. Тэр бодлуудын бүр ихэнх нь худлаа тэ нөгөө 82-ын зарчмаар гэдэг шиг 80% нь бол биш. Одоо ямар ч хизээч болохгүй, хизээч байгаачгүй нэг тийм бодлууд байгаа байхгүй. Гэтэл тэрийг байлгаж бодож байна л гэсэн үг. За, Star card бол нөгөө healing-ийн бас карт байгаа. Тэгэхээр магадгүй та ийм сүүл мэдтэйгээ хүрхэн учирсан. Гэхдээ та итгэхгүй байна. Энэ дээр бол яг вэ зүгээр хэсэг зуртаа та бас бодох цаг байгаа бол ганцаараа буюу Nine of Pentacles байж болно. Энэ зүйлийг та орхиод явах нь бол бас л таны сонголт те. Ер нь бол танд жоохон ингээд төөрөгдөл байгаад байгаа учраас жоохон ингээд төр зуртаа ер нь бол энэ ингээд бүр явдаг бол карт биш байгаа. Зүгээр танд нөлөөлөхгүй байгаа зүйлүүдийг төр орхих гэсэн л ийм карт байгааддаг. Уг нь бол нөгөө 8 аяг чинь байсаар байна штэ. Гэтэл яг түртээ жоохон ядарсан ч юм уу те. Бас ингээд бодох зүйл байгаа ч юм уу ингээд амармаар санагддаг ч юм уу те. Тэгээд тийм учраас та ингээд баяртай гэдэг ингээд явчихж байгаа байхгүй. За тэгэнгүүт ер нь бол яг миний хувьд бол хайр дурлал дээр энэ хүний хувьд аюу тийм боломжийн одоо хөрхөн ийм cute connection байгаад байхгүй сөүлмэтийн харилцаа байгаад байна. Хайр дурлалын хувьд бол яг вэ тэгээд 6 сар жоохон нэг тиймэрхүү те жоохон ганцаараа баймаар санагдсан байгаа бол окей. За accept yourself гэдэг бол нэр үнэхээр тэ өөрийгөө хүлээмжшүүлэх цагчин болсон шүү гэдгийг нэр 2 judgment картаар тэ шүүлтийн картаар 2 бүр гарч ирсэн учраас та бүхэн маань энэ дээр айгүй гоё контрол тэ одоо хараа чиглүүлээрээ гэх юм да 6 сарда. За ингээд 3 дугаар группийн маань уншлагын хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.